Сайн байцгаана уу? Хөөрхөн ухаалаг ирэг та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өмнөх дугаар буюу хуучны кинон дуртай шинэ дүнийх нь байна. Дугаарынхаа part 2-ыг хүлээн авч сонсноо. Одоо бүсгийн үнээр киног сонгосон. Тэгээд энэ кино бүр маш мүлжүүртэй кино. Би чи нөгөө нэг кинон дотроос юм гоё тийм ишлэл өгнүүдийг түүх ямар дуртай байхгүй. Тэгээд энэ дээр бүр амар олон өгнүүд хэлдэг. Тэгээ манай яг киноны гол дүрийн хурандаа маань бүр ингэж ямиг амар ёжилж ингэж хүний зөв хүртэл өгнүүд амар хэлдэг байхгүй юу? Жишээлх юм бол саяны хүү ингээл өөрийг насрах гал ирсэн чинь чи идэвшгүй өвчнөр өгөх гэж байгаа юм уу гэж хэлж байгаа зэ. Тэнгуүта хөдөлмөр ч юм аа гэсний араас нь бүр нулимс гарч ирлаа гэж байгаа байхгүй юу. Нэг тийм дапалаад байгаа ч юм шиг тий. Тэгэл ингээл энэ дээр нөгөө нэг хамгийн ингээд сонирхолтой санагдсан ишлүүд оруулсан байгаа. Тэгэл алдартай ишлэл нь энэ дэлхийд хоёр төрлийн хүн байдаг. Босоод асуудалтай нүүр тулдаг хүмүүс, эсвэл зүгтэж нууцдаг хүмүүс, нуугдах нь хялбар гэж байгаа байхгүй. Тэгэхээр чи зүгтсэн ч болно, нүүр тулж болно. Гэхдээ одоо нуудна гэдэг бол угаасаа амар хялбар штэ гэдгийг энэ гац өгүүлбэр л өчнөө ол юм цаанаа хэлчихэж штэ тий. Тэгээд өөрөө бол бүр ингээд үнээр цоглог, ирч хүчтэй, бүр тийм насандаа баймаг ирч хүчтэй гэж бид ярьдаг штэ тий. Яг тийм хүн. Тэгээд яг нөгөө нэг тухайн хүн маань ингээд энэ залуу дагуулад ингээд явчихж байгаа, уулантай гэж явах ёсгүй байсан боловч явчихж байгаа. Тэгээд одоо яг киноны тэр үйл явдлыг бодонгууд манай хурандаа маань яг өөрийнхөө амийг юу гэхээр бодсон, төлөвлөсөн байсан байхгүй. Бүр ингээд хамгийн гоё хурц мацаа бүх юмаа бэлдээд аваад явцсан, дуугаа хүртэл сумтаа наваад явчихсан. Тэгээд яг өөрийгөө ингээд хорохыг хүсдэг. Тэгээд шалтгаан нь юу байсан бэ гэсэн чинь би ингээд харанхууд амьдарч байна гэж байгаа. Тэгмээд хүмүүс магадгүй бодох угаасаа сохор хэмжээ харанхууд байгаа шүү дээ гэж хэлэх л та. Гэхдээ миний ингээд бүх зүйл харанхуу надад ямар ч ихтгэл найдвар байхгүй байна гэдэг утгаар тэр үгээ хэлсэн. Тэгээд одоо энэ дээр харагдчихээн гутарсан гинэ би өнгөрсөн хүн үгээ би бүр ялзарсан хүн гэж байгаа байхгүй тий. Бид нар ч нөгөө би өнгөрчихжээ гэж хэлдэг шүү дээ тий. Гэтэл тэрнээс хүнд төвшөнд үгээ би бүр ялзарчихсан гэж хэлж байгаа нь сэтгэл зүйн хувьд ямар амар гутралд орсон байгаа юм бэ гэдгийг илэрхийлж байгаа юм шиг ингэж санагддаг. За киноны дараагийн бүр ингэж үнэхээр ингэж мартаж боломгүй болгоч би мартсан байсан. Ийм сцен бол яалтчгүй энэ танго бүжгэлдэг хэсэг байхгүй юу? Тэгээд манай ингээд кинод ганц л удаа ингээд ороод гардаг ийм айгүй царайлаг жүжигчин юмхтэй байгаа. Тэгэл энэ хоёрын яг ингэж танго бүжгэлж байгаа үе. Тэгээ хамгийн гол нь энэ хэсэг дээр юг харуулдаг вэ гэхээр одоо ямар нэгэн зүйл хийхээс битгий чи угаасаа энийг ингээд алдаж болно те амьдрал ч гэсэндээ бас тийж алдаж болох зүйл штэ гэдгийг бүжгээр дамжуулаад хэлээд өчөж байгаа байхгүй. Алдаа гарвал алдаагаа ингээд засаад бүжиглэх хэрэгтэй, олдоод үзхүү чамаа ялсан ч гэсэн аячин ингээд цаашаа үргэлжлүүлж яах болно гэсэн утгатай зүйл хэлдэг. Тэгээ хэлэх болсон шалтгаан гэдсэн чинь манай хурандаа энэ эмэгтэйг бүжгэнд дурсан чинь бүжиглэхгүй гэж хэлдэг. Тэгээ яагаад гэсэн чинь айгаад байна, алдхаас айгаад байна гэж хэлдэг байхгүй. Тэгээ яг тэрнээ толгойлоод хурандаа маань хэлж байгаа. Тэгээ одоо энэ хөдөлгөөн зургийг харах юм бол бүр үнэхээр хараагүй гэж юу гэхээр бүр амар гоё бүжгэлсэн. Үнэхээр гоё бүжгэлсэн. Дараагийн энэ киноны ингээд үнэхээр одоо топ сцен бол яалтчгүй нөгөө нэг машин тагаа явж байгаа үе ахгүй. Тэгээд энэ үед яадаг вэ гэхээр хурандаа маань ингээд үнэхээр хийх бүх юмудаа чагсаалтанд байсан бүх юмудаа хийчихсэн. Ямар ч амьдралыг идэхгүй орон дээрээ сулбаагаа зэгцэж яхад нь нөгөө асарч хүмүүс дагуулад гадаг гэсэн гарч ирдэг байхгүй. Тэгээд дагуулж гарахтаа хоёулаа машин унаа, хоёулаа хурдлаа гэж хэлээд дагуулж гардаг. Тэгээд эхлээд яг нөгөө нэг асарч хүмүүс маань өөрөө машинаа барьж яснаа сүүлүүгээ хурандаа маань бахиалаад тэгээд эхлээл айж жоохон ингэж бариараа тэгэж бариараа гэж хэлж яснаа сүүлүүгээ нөгөөч бүр хурдтай жирэлгээд ингээ бүр аюу хурдтай явчихж байгаа байхгүй. Энэ машиныг өөртөө аваагүй зүгээр ингээд хэсэгхэн зур ингээд унаад үзье авахаас өмнө шалгая гэж дэлгүүрээс ингээд авч гарч ирсэн тийм машин байхгүй. Тэгээ зандаа цагдаа муудажсэн. Тэгээ энэ нь бас юу гэлтгсэн бэ гэхээр хичнээн хараагүй ч гэсэндээ өөрөө биеэрээ альва зүйлийг хийж ээж тэндээсээ бүр ингээд үнхээр аз жаргалтай мэдрэмжийг авдаг шүү гэдгийг бол илэрхийлж өгсөн юм болов. Тэгээ өөр зөвлөө гоё утгаснаа бас байгаа. За тэгээд киноны төгсгөл үед гэх юм бол одоо түрүү хэлсэн байгаа тий хоёр хүн маань хоёулаа сонголттой нүрт болсон байсан. Хурандаа маань амиа юутахгүй үгүй ерөө шийдсэн байсан. Тэнгууд тухайн энэ оюутан залуугийн хувьд талаараа зэрэг яг нэг хэрэг толбогдчиход тэгээд үнэнийг гэлчлэх үү нуух уу гэдэг талаар ерөнхийдөө бол гарч ирдэг. Тэг яг энэ үед хурандаа бүх хүмүүсийг алмаартал ерөнхийдөө бол илтгэл тавьдаг байхгүй. Тэгээ бүр
энэ ихтгэлийн бүр нэг ч үгийг орхитуулж хаягхыг ингээ хүсгээргүй тийм одоо гоё зүйлийг хэлдэг. Тэгээ эндээс ингээд аваад үзэх юм бол захиалт нь ерөөхдөө хэлж байгаа. Яхаараа ингээд энэ хүүг ингээд хичээлээс нь чөлөөлөд хөөхөр болж байгаа юм бэ? Тэгээд чиний ингээд сургалттай та нарын арга барил ийм байгаа юм бол энд төгссөн хүн болгон энд сурч байгаа бүх хүмүүсийн ингээд сүнс нь ингээд аль хэдийн алга болчихжээ. Эдгээр ингээд сүнсний түвшинд хүцэн байж штэ гэдгийг хэлээд өгч байгаа байхгүй. Тэгмээ харин энэ хүүгийн хувьд би сүнс нь амьд байна гэж хэлмээр яа тэгэхээр тэр өөрийгөө худалдаагүй, тэр өөрийнхөө ирээдүйг худалдаагүй, хин нэгэн түүнийг худалдаж авахыг хүссэн. Гэтэ хин гэдгийг би хэлэхгүй. Гэтэл яг үүндээ цаглан байсан гэх юм уу? За тэгээд дараагийн нэг зүйл нь чөлөөлөх гэж яг юу хэлээд байгаа. Бараг чамд наад үгийг чинь хэлэх ирэх байгаа юм уу? Тэ би ингээд одоо ингээ хараагүй ингээд нэг өвгөн зогсоод байгаа ч гэсэндээ өмнө нь би ингээд тэ энэ залуустай тэдрээс ч жоохон хүүхдээ дайн ингээд яваад хөл гараа хамаг юм алдсан байхыг харсан. Бүхэл мөл нь хуу татагдсан байхыг харсан. Гэхдээ тэд сүнсээ алдаагүй байсан гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр сургуулийн энэ үйл ажиллагаа гэдэг зүйл бол хизээж тухайн хүмүүсийн одоо тэр хүүхдүүдийн ихтгэл өнөмшил тэр одоо амин сүнсийг ингээд устгаж болохооргүй тийм газар байх ёстой шүү гэдэг талаас нь айгүй ингэж дуртаж өгдөг. Тэгээ дараагийн нэг чухал зүйл нь энд юу гэлсэн байгаа вэ гэхээр одоо би ингээд өөрийнхөө амьдралд те одоо сонголт хийх газраа айгүй hirж исэн. Би ингээ юу зүг болохыг мэдчихсэн, аль замлаа явахыг ингээд мэддэг байсан ч гэсэндээ би тийшээ ингээд ерөөсөө яваагүй. Яад гэхээр энэ замаар алхах үнэхээр хэцүү байсан учраас би тэр замаар яваагүй гэж байгаа байхгүй. Харин энэ хүүгийн хувьд бол тэр сонголтын дээр яг одоо ирсэн байна. Хаашаа явах нь зөв гэдгийг мэдчихэж байгаа. Гэхдээ тэр зөв замыг сонгосон юм шүү. Бараг л ингээд амьдралынхаа энэ одоо өдөртөл наслахтаа тийм залуу хүн юм жоохон хүүхэд ээжэж юу хийхээ мэдээд ингээд зөрөгтэй алхам хийсэн шүү. Тэр үнэхээр ингээд эр зургийг гаргасан баатарлаг зүйл хийсэн. Гэсэн иймэрхүү утгатай үнэхээр гоё одоо сэтгэлийг ерөөхдөө тавьдаг, ярьдаг. Тэгээд энэ дээр бас одоо гарч ирдэг аюу гоё ишлэл сэтгэлээ тайруулсан хүнд хиймэл хэрэгтэй гэж байдаггүй. Хүний яс суртахууны шарах хамгийн аимшигтай шарах гэж хэлдэг. Тэгээ нэрнгээсээ бодоод үзэнгүүт гар хөлөө тариуллаа гэхэд ямар нэгэн байдлаар бид нар тэдрийг хиймэл хэрэгнэр ч юм уу олуулцдаг бол сэтгэл зүрхний хувьд гинцэн хүнд бол тэнд ямар ч хиймэл хэрэгтэн байхгүй гэж хэлж байгаа нь үнэхээр оновчтой. Тэгээд үнэхээр олон зүйл бодогдуулахаар үнцэнтэй ишлэл байсан. Тэгээд түрүү хэлсэнчлэн тэр цоглог хүн тийм гайхалтай харцтай хүн бүр үнэхээр ингээд нурмайчсан байсан. Гэтэл тэр жоохон оюутан түүнийг тэр хүн англаас нь татаж авч гаргаж байгааг харуулсан тийм үнцэнтэй агуулгатай тийм кино байсан. Тэгээ үзээгүй хүмүүс маань ер нь үзүүл их гоё кино байгаа. Тэгээд ихтгэлийг бол бүгдийн ихнээс нь уншихыг хүссэн боловч арай л залхаач юм болов гэж бодоод ерөнхий агуулгыг нь ярьчлаа. Дараад нь дүрсээ зогсоож байгаад уншаад үзвэл бас зүгээр юм болов. Тэгээд киноны турш өгсөн тэр философиудаас одоо амьдрал харанхуй мэд санагдсан ч үргэлж гэрэл байдаг шүү гэдгийг хэлж байгаа. Илэрхийлж байгаа нь тэгэхээр авартай сайхан байсан. За нэг ийм гоё кино байлаа. Халаад ташмаг юм. Юу хичээ та ихтгэлийг нь гоё хоолойгоор уншаад тэрийг нь яг дүрстэй нь ягаад дээл болгон оруулж болох уу? За хичээе. Баялаа. Яг нөгөө нэг Лүк ТV дээр бол кинонд байсан байхгүй. Тэгэл яг энэ хүний чинь бүр ингээл тэр олон жилийн туршлага тий Тэнгуутаа тэрийгэ бүгднийг ингээд одоо илтгэх ур чадвар гэж байна да. Бөмбөг бие хилэмж холооны юм тэр нь бүр үнэхээр гайхалтай зүгээр ингээд алтнаас л ярьдаг. Би бүр ёо ямар гоё. Тэгэл бүр ингээл зогсоож байгаа л текстийг бүрний бүрчлэн бичиж авч байгаа байхгүй. Мөн хайчих үедээ. Тэгээд яг энэ арт чинхогийн хувьд талаараа зэрэг одоо хараагүй хүний дүрийг бүтээж байгаа шүү дээ. Тэнгуутаа өөрөө яг ингээд хараагүй тийм ахмад настуудын дунд орж жоод бүр ингээд хэдэн л хоног байсан гэж байгаа байхгүй. Тэгээ бүр тэр хүмүүсийн тэр настай хүмүүсийн хөдөлгөөн болгоныг ингээд сурч ингэж дуурайгаад ингээд хөдөлж ирсэн. Тэгээд киноны зураг авалтын туршид хинтээч харц тулаараагүй яг л хараагүй хүн шиг байсан гэж байгаа. Тэг бүр амар гайхалтай байгаа зү тий. Тэг өмнө нь Альбчингийн хувьд ерөөхдөө бол 7 удаа илүү 5 удаа одоо шагнал нэр дэвшижсэн. Тэгээд яг энэ бүтээсэн дүрээрээ ерөөхдөө шагналыг авсан юм билээ. Ямар шагналыг? Кино бүтсэн төсөв нь бол 31 сая $. Бүтээ. Ашиг нь 134 сая $. байсан юм байна. Тэр бас нэрээ айгуу сонирхолтой кино юм тий. Таньс номер чинь үзэл гэж бодлоо.
Тэр тэгж төсөөлж үзчихсэн үү? Ерөн хараагүй хүмүүс юу хардаг бол гэж. Яаж мэдэрдэг бол гэж үү? Одоо ерөн юу хардаг бол хараагүй хүмүүс юу хардаг бол чигнээсээ хараагүй бол эсвэл хараанд нь юу харагддаг вэ? Юу гэсэн. Нөгөө төрөлхийн харааны сонготой болон алтмас харааны сонготой гэж байдаг. Тэгээ хэрвээ төрөлхийн бол үнэхээр нөгөө бүх юм хаа гэсэн ямар ч тийм өнгөний ойлголт байхгүй. Тэгээ зүүдгтэй ч гэсэндээ өнгөгүй зүүддэг гэсэн. Харин олдмол байх юм бол бас юу зүүдгтэй гэхдээ өнгөтэй зүүдэлтэй гэсэн. Тэгээ харааныхаа нөгөө шитлээс хамаарал заавал ингээд хараагүй юу ч хардггүй биш зөвхөн үргэлжлэх байдлаар эсвэл нөгөө өнгөний одоо ялгаа малах гэх малын зас. Тэгж бодоод үзэхээр энэ хараагүй хүмүүсийн хайр дурлал гэдэг өөрөө бас амар агуу зүйл байгаа юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Сэтгэлдэн дурлаад байна тий. Одоо ингэ бодож үзэхээр толгойн дотроос төсөөлж штеп. Одоо миний хайртай хүн ийм хүн байгаа ах та гэж тий. Яа тэгж бодохоор надад айгу гоё санагддаг. Одоо тэгж би тэгж бодсон учраас асуусан байхгүй хараагүй хүмүүс юу хардаг бол гэж. Гэтэ нөгөө хараатай байж байгаа хараагүй асан хүмүүсийн хувьд нөгөө дурсамж агаалаар дурсамжаасаа үзэж байгаа юмнуудаа ингээд босгочтой байх тий. Яг төрөлхийн хараагүй дээрээсээ сонсголгүй бол харин явал. Тэндээс солонгос кино байдаг ш. Нөгөө хүүхэд нь төрөлхийн тим ээж нь өөр зүйлтэй жаад нас орчдаг. Өөрөө авах гэсэн хүүхэд нь хүн тэгээд хүүхдийн тим гэдгийг ойлгоод тэгээд нөгөө тим хүмүүсийг нийгэмд ойлгуулах гэсэн. Тэр бас сонирхолтой байна да. Одоо нэрээ яг юуг яаж төсөөлд юм бол тий? Биднэрт бол нөгөө нэг тийм харж байгаа зүйл биш үү тий? Тэнгүү тэрнгээр бид нэр төсөөлж байна. Тэнгүүд хараагүй хүмүүс юу төсөөл юу хардсан бол гэдэг чинь аюул сонирхолтой. Төрөлхөөс их тий. Цагийн кинон дээр нэрээ хараагүй юу яд санаад орчлоо. Нөгөө биеэр алуу яг өөрийнхөө нүдээр бол харж чадахгүй байгаа шээ тий. Гэсээргээсээ сэтгэл зүрхээрээ ямар ингэж харах нь амар чухал. Тэр сэтгэл зүрхний ингээд тэр харах чадвар алдагдчих юм бол амьдрал ингээд амар утгагүй болно гэж бас хэлээд байгаа юм шиг тал гарч ирдэг. Тэгээ бас нэг одоо чухал зүйл нь одоо саяны ингээд хуурлалж байгаа шүү дээ тий. Одоо энэ хүүхдийг сургуулиас хүүхүү сургуульд үлдээх үгээд тэгвэл тэрэн дээр бас нэг хүндсэн чухал зүйл нь дүрм журам чухал уу эсвэл ёс суртахуун чухал уу гэд үнэхээр дүрмийг даах хэрэгтэй ч гэсэндээ заримдаа ёс суртахууны асуудал байдаг шүү гэдгийг айгүй хүндэж өгсөн тийм кино гэж дүнж. Юу үзэхгүй өнгөрүүл амар хайрав. Харин тийм ээ тий нэг юм өөр юм. Гэтэ иймэрхүү кинонуудыг надад айгүй хадгалж байгаад үзмээр юм шиг санагддаг шүү дээ. Нэг тийм юм бодолтой. Тэгээ нөгөө сайн нөгөө гуруула ихсгээс өмнө энэ яг дээр үеийн кино дээр үе ч яг нөгөө 90 он 80 онд гарчсан кинонууд яг гэж юм бодуулт юм бол гээд би ярьжсэн шүү дээ. Тэгээ би нөгөө бичлэгэн дээр тэгээд зүгээр миний бодол бол ийм л байд. Одоо нөгөө нэг аналог системээс бид нэр дижитал систем рүү шилжсэн тий 2000 оны ихэнх үед за тэгээ 90 оны сүүл үед бол бид нэр ингэ шилжсэн. Тэнгүү тэр шилжиж дээр хамгийн чухал зүйл нь юу болсон юм бэ гэхээр дээр үеийн кинонууд оюун ухаанаараа хүнийг одоо үзэгчдэд татдаг байсан юм шиг надад санагддаг. Тэр хийцээрээ. Тэнгүүд орчин үеийн кино болохоор хин нь илүү график хийж чадсан тий хин нь илүү тэр анимашныг илүү сайн хийж чадсан одоо илүү тэр үзэгчдийг өөртөө татдаг учраас мэдээж үзэгчдийг өөртөө татж байгаа тал руугаа илүү явна шүү дээ тий агуулга руу анхаарахаас илүүтэйгээр илүү тийм анимашн тал одоо илүү тийм графикийг илүү хин сайн хийх вэ гэдэг тал дээр илүү болсон юм шиг санагдав. Тийм би ч гэсэн их баяртай юу баяртай санаа нийлж байна. Яагаад тэгэхээр нөгөө нэг та зовчлаа. Юм байна. Манай ингэ тарин тийм үг гэдэг юм аа. Тэгээд юу зүгээр эргэжтэй яг ийсээ агуулж штэ. За. Та нөгөө нэг юу үзчихсэн нөгөө
12 ууртай ир гээд 12 Angry Men гээд бүр 1950-аад оны кино ахгүй юу? Иргэний шүүмөр. Хүн бэ? Үгүй. Энтиг үү? гэдэг юм билий. Тэгээд яг Америк хөрөлбөрийн би үзчихсэн. Тэгээд бас бүр өмнө нь үзчихээд тэгээд хэдүүлээ кино сонгохдоо би яг саяны энэ өнөөдөр ярьсан киногоо сонгох уу эсвэл энэ 12 ууртай залуу те эрийг сонгох уу гэд бүр амар эргэлцсэн байхгүй. Тэгээд тэгсэн чинь 12 ууртай ир болохоор зэрэг кино задланд яг яаж хийгдсэн нийтээр бүгд орцсон байсан болохоор яг ороогүй киног сонгосон байхгүй. Тэгээ энэ дээр яадаг вэ гэхээр ерөөсөө ингээл нэг дөрвөл одоо ингээд жижигхэн өрөөнд дотор 12 ийм шүүгч биш шүү дээ. Тэр чинь иргэний юу гэхээр чи дандаа ингээ өөр мэрэгчлэлтэй тэтгэлэг шилээ 12 өөр мэрэгчлэлтэй хүмүүс хүрээд ирж суудсан маа гэсэн үг шүү дээ тий. Тэгээд тэр хүмүүсийн яриа гэ бараг 2 цаг явчихж байгаа байхгүй. Өөр юу ч гарахгүй. Тэгээ яг нэг хүүг одоо нэг хүүг аваагаа алсан алаагүй талаар тэгээ хэрэгтэй болох уугүй талаар хэлэлцдэг. Тэгэхээр чин бодоод үзэхээр ингээ бүр ингээ тэр өрөөнд ярьж байгаа тэр одоо тий ахмад насны ингээд эргчүүдийн ярьж байгаа яриаг 2 цагийн турш сонсно гэдэг чинь өөрөө амар ингээд тавлалтай юм шиг төсөөлөхөр тий. Гэхдээ яг үзэхээр үнэхээр сонирхолтой байдаг сайн уу? Тэгээ бүр дэлгэсний цаана 2 цаг нэрнгэсэн ууч чаддаг гэдэг байна ш. Тэгэхээр чин тэр диалог нь бүр үнэхээр одоо тий мүлжүүртэй байгаа байхгүй юу? Өстэй үзэж чад. Тийм шүү. Диалог зохиол айгуу чухал тий. Тэгээ нөгөө нэг юмыг хайрцагнаас гарч сэтгэх юмыг өөрөөр харах гээд хүмүүс яриад байдаг. Хайрцаг дотор ихсэж юу байгаагаа мэдэх хэрэгтэй. Тэгж сайн киног хийж. Тэгээ дараа нь өөр. Яг тэр таны яг саний ярьснаас юу яагаад үзвэл амар энгийн юм шиг санагдчих шүү дээ тэр киног хийх бол. Тэгсэн мөртлөө яг хийж үзвэл зүгээр нэг харуулдаг байх чинь амар хэцүү. Айл өнцгөөс нь яаж камерыг татаж холдуулж тий хаанаас нь тусах уу гэдгийг хүртэл баталцаж тооцоолж хийсэн байгаа байхгүй. За Батцгийн Friends. За би ингэдэг чинь ийм хөөрхөх юм бэлдээгүй. Тэгээд гэхдээ би бас ер нь илүү хөнгөө ярих бах гэж бодоод тийм их мэдээлэлтэй цуглаагүй. Гэхдээ яг нөгөө асуултанд хариулахдаа бодож исэн бас ийм талаас нь хүмүүс хараасаа гэдэг бодлуудаа бас жоохон тусгай гэж бодсон юм. Тэгээд Friends хамгийн сонирхолтой ингээд намайг төрхөөс өмнө гараад хэлчихсэн байсан. Тэгээд төрөө өсөөд явж их хугацаанд маяг хийгдээ тэгээд босчихсон. 1994 онд анхны дугаараа цацаад 94 оны 9 сарын 22-нд анхны дугаараа цацаад тэгээд 24 оны 5 сарын 6-нд сүүлхий дугаарыг цацсан. Нийт 10 үйлрэлтэй. Тэгснэ 236 гэдэг кино. Тэгээд ерөнхийдөө амар сонирхолтой хүмүүс ахин дахин үзээд дундаас нь янз бүрийн нөгөө алдаа анзаараагүй эсвүүдээ ингээд одоо Friends-тэй бүр Facebook group гэдэг байдаг хгүй юу? Алуулсан. Фэнүүдийн групп тэгэл тэн дээр ингээд тэтдэх үзэгдэлдэг ингэдэм бай тэгдэм байх гээл тэтдэх удаа үзсэн гээл хүмүүс амар тэгдэг. Би бас ер нь Friends-ийг жилдээ нэг ч юм үздэг. Тэгээд дуусгачаад ахаад үзмээр санагддаг гэснээр нөгөө яг нөгөө мэдрэмжүүд манд багасаад идэг учраас ингээд хүлээж агаад би ойрт үзээгүй гэж бодоод үздэг. Бас Friends нөгөө хилээ сайжруулж байгаа хүмүүс амар их. Би бас яг TOEFL бишээ TOEIC-д бэлдэж байгаа үедээ Friends англидаг амар үзчихсэн. Тэгэхээр ерөнхийдөө юу гардаг вэ гэвэл гэтээ TOEIC үзэг юу гардаг гэхэд мэдэх үү? Энэ бол бидний рекламын орон зай биш. Харин энэ хэсгээс хойш аудио маш муу байсан буюу миний Friends гэдэг киноны талаар ярьсан хэсгийн маань аудио маш муу байсан болохоор тэр хэсгийг бүхэл нь хаслаа. Гэхдээ та бүхэнд хэлэхдээ хэлмээр байгаа зүйл маань гэх юм бол Friends гэдэг кино маань хүн болго олон талаас нь харж найс нөхөд гэр бүлийн харилцаа үнэн шударга байхын талаар гэсэндээ олон зүйлийг харж ойлгож авах боломжтой байдаг. Үнэхээр сонирхолтой кино болохоор үзээгүй хүмүүсийг үзээрэй гэж зөвлөе. Үзсэн хүмүүсийг мөн ахин үзээд анзаараагүй үлдээсэн хэсэг байна уу? Анзаарч хараад үзээрэй гэж зөвлөе. Хэдий үргэлжлээд Friends-ийн талаарх яриа маань орждохгүй ч гэсэндээ их баярын бидэнд танилцуулах кино маш сонирхолтой байх тул та бидэнтэй хамт байгаарай. За та их баярын киног орох уу? За миний кино бол
Shawshank Redemption гэдэг киногаа. За тэгээд би эхлээд нэрээ энэ юугаа харуулна. Постэр харуулна. За энэ постерыг бол хүн болгон амьдралдаа ядч нэг удаа харж ирсэн баха гэж бодож байна. Тийм. За тэгэхээр ерөнхийдөө би энэ киног өөрийнхөө зүгээс болоод бас маш олон хүмүүсийн зүгээс яг яаж хүлээж авдаг вэ гэдэг тэр тухай ярина. За ерөнхийдөө одоо киноны үйл явдал бол ойлгомжтой. Andy Dufresne гэдэг залуу байдаг. За Andy Dufresne бол маш алдартай банкир. За мөн банкны одоо бүр гүйцэтгэх албан тушаалд явжсэн маш тийм амжилттай хүн байгаа. За тэгээд тэр банкир яадаг вэ гэхээр буруугаар хүн амны хэрэгт гүтгэгдээд Shawshank шоронд орж ирдэг. За тэгэхээр одоо айгүй олон жилийн турш Red гэдэг одоо хоригдолтой найзалж байгаа. За тэгээд нууцаар одоо ганцаараа нууцаар зүгтах төрөлхөөр боловсруулдаг. За тэгэхээр зүгтахтаа яаж зүгтдаг вэ гэвэл нөгөө нэг Andy Dufresne чинь амар лаг тийм боевик тийм биш байхгүй тий. Одоо нүх ухдаг түнэл ухаад тэгээд тэр түнэлээрээ зүгтаж гардаг. За тэгээд тэр түнэлийг нь өөрөөр ойлгохыг бол бас нэг тийм гарц замыг нээж өгч шүү дээ тэр Shawshank-ийн хоригдлуудад. За энэнгээр бол итгэр найдвар өгч байгаа тэр Shawshank-ийн хоригдлууд. За тэгээд 20 жил орчим өнгөрсний дараа Andy өөрийн усан хонгижоор оргож эргчүүрэн түрдэгэ. За тэгээд эцэст нь Red тэнцэнгээр сулдагдаад Andy-г даган Мексикийн далайн эрэг дээр тэр хоёр найз одоо ингээм хамтдаа дахин уулзаад энэ кино дуустдаг байна. За ерөнхий үйл явдлын хувьд бол ийм. За тэгээд илүү задлаад ярих гэвэл Shawshank-ийн хоригдлуудад бол нэг онцгой юм байдаг. За тэр нь юу вэ гэхээр гадаад ертөнцөөс айц гэдэг зүйл ба. За бусад ийм шоронтой холбоотой кинонууд дээр юу гардаг вэ гэхээр ихэнхдээ тэр шоронгийн хүмүүс бол гадны ертөнцийг хүсэж идэв шүү дээ. Тэгээ гарахыг хүсэж идэг тэр шоронгоос. Тэгэхэд Shawshank-ийн хоригдлууд бол тийм бишээ. Гадны ертөнцөөс айдаг, гарахыг хүсдэггүй. Энэ Shawshank-та хитрхи дасцсан, хитрхи дуртай байдаг. За тэрийг юунаас одоо ил харж болох юм бэ гэвэл Brooks гэдэг хөгшин хоригдлын ерөнхийдөө түүхээс харж байна. Brooks гэдэг хоригдл насаараа Shawshank-т хоригдсон, номын сан хийцэн тийм хүн байгаа. Тэгээд тэр хүн гарахаар болдог, гарах шийдвэр болж байхад найзыгаа одоо юу яахын тулд шорондоо үлдэхийн тулд найзыгаа хөнөөхөр одоо завддаг юм уу тий. За тэрийг бол энэ одоо юунаас харж байна. Сценээс харж байна. За энэ дээр харагдаж байна тий. Ингээд дутах тузгаад яагаад энийг хийж байгааг найзууд нь ойлгохгүй байгаа. За яагаад хийж байгаа вэ гэхээр энэ хүнийг алчвал өөрөө шорондоо үлдчихэж штэ тий. Тэгэхээр ийм айдас байгаа гэдг нь одоо хамгийн чухал. Одоо энэ бол тодорхой киноны эхсэл дүү хэсэгтээ бол гарна. Яг шууд эхсэл хэсэгтээ бол биш. Эхсэл дүү хэсэгтээ бол гарна. За тэгээд ийм үйл явдал боллоо. Эцэст өөрөө Brooks тэр шоронгоос угаасаа гарч байгаа. За тиймгүй гараад ямар үйл явдлууд болж байгаа вэ гэхээр Brooks өөрөө үхсийг сонгож байгаа тийм үйл явдал болж байгаа. Тэр нь өөрөөр юу гэж хэлж болох вэ гэхээр за Brooks өөрөө гадаад ертөнцид гараад амьдраад явсан чинь яадаг вэ гэвэл гадаад ертөнцид түүний хүлийн зөвшөөрдөг. Гадаад ертөнцид ер нь таардаггүй. Өөрийг нь яг нөгөө нэг Shawshank-д хүндэлдэг байснаар хүндэлдэггүй. Тийм учраас Brooks өөрөө энэ бас аягүй алдартай хэсгүүдийн нэг шүү дээ тийм. Одоо Brooks энд байсан гэж бичээд тэгээд өөрийгөө өөртөө дүүжиж амиа орлох ийм сонголтыг хийдгээ. За тэгээд ийм сонголтыг хийгээд за тэгээд энэ тухайн бас найзууд нь сонсоод Brooks-ийн ингэсэн гэдгийг сонсоод одоо мэдээж найзууд нь тодорхой гашуудаж тиймэрхүү үйл явдал болж байгаа. За бусад шоронгийн одоо тухай кинонуудаар ихэнх нь илүү боевик, илүү акшн тийм байдаг бол энэ Shawshank огтосоо биш. Харин илүү одоо эндээс гүн утгыг би хүмүүс илүү ойлгосоо гэж бодоод. Тэр гүн утга нь юу вэ гэвэл тэр шоронгийн хоригдлууд гадаад ертөнцөөс айж байна. Тэр шоронгийн одоо нэг дөрвөлжин хаан байгаа шүү дээ. Тэр дөрвөлжин хаанаас гарахаас айж байна гэдгийг бас сайн бодоосоо. Тэгсэн чинь Andy Dufresne тий манай гол дүр бол юу вэ гэвэл
одоо сайхан сэтгэртэй. Тэгсэн мөртлөө яагаад энэ шоронд орж ирээд байгаагаа мэддэггүй. Одоо огт тэр үйл явдлыг сандгүй гэсэн. Тэгэхээр энийг маш олон хүмүүс юутай адилтгаж үздэг вэ гэхээр ерөнхийдөө бол Andy Dufresne бол Христийг илэрхийлж байгаа юм байна. Есүс Христийг илэрхийлж байгаа юм байна. За тэгээд энэ нь юунаас ийзууж гарч ирдэм бэ гэвэл тухайн хоригдлуудад одоо гадаад ертөнцийн тэр сайхан зүйлсүүд байгаа шүү дээ. Одоо жишээ нь маш халуун өдөр ингээд ажил хийж дууссныхаа дараа одоо пив уухч байт юм уу тийм. Тиймэрхүү зүйлсүүдийг мэдрүүлж эхэлдэг. Andy Dufresne өөрийнхөө ур чадвараар болоод өөрийнхөө сайхан сэтгэж. За тэр нь болохоор ямар хэсгээр гардаг вэ гэхээр одоо яг энэ хэсгээр гарч байгаа. Andy Dufresne өөрийнхөө одоо амийг эрсдэлд оруулаад энэ пивийг ерөнхийдөө найзуудаа авч өгч байгаа. Яг тэгвэл энэ даргын одоо тодорхой татврын хөнгөлтийн аргыг нь хийж өгөөд за тэгэнгүүт тэр нь яг болвол Andy Dufresne бол найзуудтай энэ пивийг аваад өгнө гэсэн тийм амлалтаар ерөнхийдөө тэрийг нь хийж өгч байгаа. За тэгээд ийм одоо энэ ч мэдээж аз жаргалыг мэдрүүлж штэ тийм найзуудтай. За тэгээд дараа нь өөр үйл явдлууд болно. Тэр одоо шоронгийн хоригдлууд гэдэг чинь тэр чинь амар хэцүү штэ тийм амьдрал нь. Тэнгүүт хизээч амьдралдаа сонсч үзэж байгаагүй сонгодог хөгжмийг нь хүртэл одоо ингээд өөрийнхөө бас тэр амьдрал өөрийнхөө тэр юу хэцүү байдалд оруулсан ч гэсэн тэр сонгодог хөгжмийг тавьж байгаа. Ингэж. Тэгээд энэ хамгийн чухал хэсгүүдийнх нь нэг. Энэ хүмүүсийг сэрэж штэ тийм. Одоо энэ харанхуу энэ дөрвөн ханны дунд хашигдсан энэ амьдралтай байсан энэ хүмүүсийг Andy Dufresne өөрийнхөө дуу хоолойгоор сэрэж гинэ гэдэг тэр үйл явдлыг энэ 70 дутгаар харуулж байгаа байна. За тэгэхээр энэ би ингэж ярьж явсаар байгаад энэ эцэстээ юунд хүрэх юм бэ гэхээр Andy Dufresne бол өөрөө Христийг одоо харуулж байгаа тийм дүр юм аа. За тэгээд энэ бүр юугаар ийсүүлж байгаа юм бэ гэхээр Andy Dufresne энэ шоронгоос оргох одоо үзэгдэл байгаа. За тэр үзэгдлэр бол бүр ил болно. За яг энэ үзэгдэл байгаа. За одоо яг энэ одоо бохрын энэ хоолоогоор гарч ирж байгаа энэ үзэгдэл. Тэгээ энэ нь болохоор яг толгоогоороо түсгэж гарч ирж байгаа. Тэгээ хөлн араас нь гарч ирж байгаа. За энэ нь болохоор ерөнхийдөө эхийн умайгаас хүүхэд төрж байгааг илэрхийлж байгаа ийм үйлдэл байна. За тэгээд ус руу унж штэ тий. Тэгэхээр энэ нь бол тэр чигтээ юуг илэрхийлж байгааг гэвэл одоо Христийн шишинд байдаг нэг одоо зан үйл гэх юм уу тий. Тэр нь бол баптизм хүртэх буюу тэр ариун усанд дүүрэгдэх тэр үйл явдал. Тийм учраас энэ юу вэ гэхээр дахин төрөлтийг илэрхийлж байгаа юм. Тэгэхээр Христийн дотор дахин төрж гинэ гэсэн тийм үйл явдлыг илэрхийлж байгаа юм. Энэ ямар нэгэн шашны машины тухай ч юм уу тиймэрхүү зүйл бол яриаггүй шүү. Тийм хамгийн чухал нь киноны бас эзүү 70 дутх нь юу юм бэ те тэр тухай ярьж байгаа. За тэгээд ерөнхийдөө Shawshank Redemption ингэж явж байгаад одоо мэдээж Andy-г барьж авна шүү дээ те шоронгийнхон. Тэгээ яаж барьж авах юм бэ? Одоо байхгүй болцсныг нь мэдчихэж байгаа шүү дээ те. Маргааш өглөө нь мэддэг. За маргааш өглөө нь юу яагаад тооллого болохгүй. За бүгдээр гарч ирээрээ гэж орилсон чинь Andy Dufresne гарч ирдгүү. Тэгсэн чинь ингээд одоо энэ шоронгийн энэ юу нь хүн нь ууралж байгаа. Andy одоо гарч ирээ штеп. Тэгсэн чинь харсан. Andy-гийн өрөөнд дотор хинч байгаагүй. За тэгэхээр энэ үйл явдал бас юуг илэрхийлж байгаа юм бэ гэвэл бас яг Библиэс дээр гардаг үйл явдал нөгөө Есүс Христ насвараад тэгсэн чинь Есүс Христ бус шиг нь очиж нэгэд үтсэн чинь тэр дотор юу ч байдаггүй. За тэрийг бас л энэ үйл явдлаа илэрхийлж байгаа. Тийм. Тэр шоронгийн одоо тэр юу гэдэг юм те өрөө гэх юм уу те тэр шоронгийн тэр өрөө нь юу ч байхгүй байгаагаар яг тэгвэл Andy гадаад ертөнцид дахиад төрсөн гэдэг тэр утга санааг илэрхийлж байгаа байхгүй. Тийм. Энэ шорон дотор байхгүй тэр гадаад ертөнцид дахин төрсөн гэдэг утга санаа. За ингэж явж байгаад ерөнхийдөө Andy
одоо энэ Red гэдэг энэ найздаа ерөнхийдөө хэлдэг өөрийнхөө амьдралд. Тэнгүүд энэ Red нь өөрөө бусад хоригдлуудаас юугаараа ялгаатай юм бэ гэвэл Red ганцаархнаа одоо өөрийнхөө гим нүгсийг хүлээн зөвшөөрсөн тийм хүн байдаг байхгүй. Бусад нь болохоор өөрийгөө гим нүгстэй гэж боддгоо. Тэгэд Red ганцаараа би гим нүгстэй гэж бодож өөртөө харамсаж өөрийнхөө өнгөрсөнд харамсдаг ийм хүн. Тэгээд Red өөрөө захиа үлдээдэг Andy. За захиа үлдээгээд тэр захиандаа одоо намайг тэндээс тэгэж олоорой гэсэн тиймэрхүү одоо утга агуулгатай тийм захиа байдаг. За тэгээд одоо Red бас тэнсэнгээр гэх юм одоо тий нөгөө нэг юуных нь хугацаа болоод одоо хүмүүжсэн гэж үзчихвэл шоронгоос гаргадаг шиг тийм юугаар ороод тэгээд ерөнхийдөө Red гардаг байна. За гараад тэгээд ерөнхийдөө яг л нөгөө хиний нөгөө Brooks биш үү амиа хорлдог. Тэрний яг замаар явна. Яг ижирхэн замаар. Одоо дэлгүүрт ажиллаад тэгээд өөрийг нь тэр нийгэм хүндлэхгүй байгаас тэр нийгэмдээ нэгээр тийм зохицож чадахгүй. Яг тэр зүйлээр явсан ч гэсэн Red ямар сонголтыг хийдэг вэ гэвэл Andy-г дагая гэдэг сонголтыг хийдэг байна. Andy дээр очие гэдэг сонголтыг хийнэ. За тэгээд Andy дээр очие гэдэг сонголтыг хийгээд Andy дээр очоод хоёр найз хоорондоо уулзаад дуусч байгаа ийм хэсэг гардаг. Яг ийм хэсэг. За тэгэхээр энэ нь юу илэрхийлж байгаа юм бэ гэвэл Devaching илэрхийлж байгаа байна. Тэгэхээр ерөнхийдөө тэр нөгөө нэг энэ цаад утгаараа шулуухан хэсгээс нөгөө нэг Yes Sir-ийг дагсан одоо тэр амьдралд хүрнэ гэдэг тэр философиг энэ кино одоо энэ хэсгүүдээр харуулж байгаа байна. За ерөнхийдөө миний сонгосон кино юм байгаа. Тийм. Баялаа. Гэтэ ямар сонирхолтой өөр үзгүүд вэ гэж сайн харлаа. Нэрээ тэгтгтээ ямар төстэй юм. Яагаад ингэж харуулсан юм бол гэж бодлоо. Тэгээ хамгийн сонирхолтой нь юу гэж анхны зохиолыг нь бичсэн зохиолч нь одоо Есүс Христийг эсэргүүцдэг хүн байсан байна. Тэгсэн чинь тэр найруулагч нь энэ зохиолыг сонгож авсан. Тэгээд найруулагч нь бас христчэн хүн биш. Тэгэхээр сонирхолтой байгаа. За яг ингээд огт ийм христчэн хүмүүсийн гараар бүтээгдэг юм мөртлөө тэгээд их давхцал үүссэн. Давхцал үүсгээс гадна тэр одоо Библиэс бүх тэр юунууд авч хийсэн гэмээр юм уу? Тийм тэгж хийгдсэн кино. Бас их сонирхолтой. Тийм одоо ерөнхийдөө ч нөгөө нэг айгүй тийм юу гэдэг вэ? Одоо conspiracy theory те нөгөө нэг зөрчлийн онол байгаа шүү дээ тий. Тэгмээд айгүй олон хүмүүсийн одоо юм ургаж санаа үүсэж байгаа байхгүй юу? Энэ яг Христ үүсгэн хүн гэсэн. Тэнгүүд ерөнхийдөө бас маш олон хүмүүсийн ч яг кино сонирхдаг нэгэн хүмүүсийн хэлж байгаагаар энэ бол яахан аргагүй. Одоо Христийн тухай кино гэсэн тийм утгатай. Тийм ээ. Тэгээ манай монголчууд ч гэсэн энэ кинонд айгүй дуртай шүү дээ. Тэгээ Shawshank Redemption. Хүн болгон мэддэг нөгөө кино тавартай нэвтрүүлэг болгонд заавал дуртагддаг. Тийм. Ялангуяа тэр нэг постэр шүү дээ. Тийм тэр постерч бас алдартай болсон шалтгаан тэр постерч бас нөгөөний тэр Andy-гийн дахин амьлалтыг илэрхийлж байгаа. Чөлөөлөгдөж байгаа тийм. Тэр постэр. Тэр постерын тэр нөгөө үг нь бас амар кинохоо бүтэн илэрхийлсэн тий. Ингээд чамаа ярьж байгаа хооронд ингээд постер гаргацсан байсан болохоор постерыг гаргаад нягтлаад ингээд харж байхдаа бодлоо л та. Тэгэхэд яриаг чинь ингээд Flow Up-ийн сонсохоор ингээд яг тэр постерынхаа ингээд задлаад бодвол яг л тэр киногоо бүтэн шорон харих газар гэдэг чинь өөрөө ямар амар хүний их хийх гэж одоо амар бодвол нөгөө Andy чинь өөрийнхөө бүтээсэн юм бол сэтгэл зүй дотоод тэр мөн чанарынхаа үед би хоригдоогүй би эрхчлөөтэй хүн шүү гэдэг хадгалаад аваад үлдсэн дүр байгаа байхгүй тий. Тийм болохоор мах бодийн хөвч гэсэндээ өөрөө өөрийгөө чөлөөлөөд кино ингээд дотоос чаана өөр айгүй гоё байгаа байхгүй юу.
Тэгвэл сонголт дээр бас саяны нөгөө нэг нь амар оролцсон тийм нэг хүлээж авахгүй байгаад байгаа учраас нэг нь амар оролцсон. Нөгөөх нь болохоор амьдрахыг сонгосон. Тэгэхээр нөгөө нөхцөл байдлыг ижилхэн ч гэсэндээ тухайн нөхцөл байдлаа хүн яаж хүлээж аваад ямар хариу үйлдэл үзүүлэх вэ, ямар сонголт хийх үү гэдэг чинь амар чухал байгаа байхгүй тий. Яг зөв. Хоёул их гоё сонирхолтой кино сонгож авчи. Бас та ямар гоё үзт юм бэ киногоо? Би ер нь л амар хүн мэдээд тэгтээ хаа нөгөө зарим кино тэгэж үзье гэж бодсон ч гэсэндээ тэгэж үзэгддэг бодуулдаг кино гэж бас байдаг л да. Тэгээ бас яг саяны нөгөө их хоёрын хэлсэн шиг илүү киногоо ойлгох гэж бодож үзмээр юм байна да. Ямар сонирхолтой хүн бас тэгтээ ингээд гурлаа ингээд киногоо ярилцж байгаа болохоор бас амар би тэгж бодсон юм байна. Би одоо нөгөө үзээгүй киноны хувьд ч гэсэндээ ингэж хүлээж авах болов тех болов гэж амар бодогдож байгаа хгүй. Тэгээ бас ингээд гоё дамаа ийм бүрийн хэмжээний нэг ингээд кино үзээд ярилцах нь өөрөө амар гоё нэг тийм гоё хэд юм бэ. Тэгээд хүн болгоныг хүлээж авч байгаа харж байгаа юм сонирхолтой юм бэ гэж бодлаа. Тийм яалтчгүй. Ер нь бол урлаг тэрэндээ л надад айгуу гоё юм шиг санагддаг. Тийм одоо нөгөө хүн болгон яг нэг өнцгөөс аваад хүн болгон яг бүхнийг нэг одоо санаагаар ойлгоод тийм биш. Яг ингээд хүн өөрийнхөө хувьд тэр урлагийг хүлээж авдаг. Тэр нь надад айгуу урлагийн хамгийн гол зүйл юм шиг санагдав. 1 2 3 бай. Бай. За энэ хизээ зэрэг хэлэгдэхгүй бай. За рекордоос явуулчих юм шиг.